Цаана. За TV Top болон YouTube-ээр үзэж байгаад баярлалаа. Мөн Facebook-ээр яг одоо лайв явж байгаа. За тэгээд маань нэвтрүүлэг бол зөвүүн яриа нэвтрүүлэг маань эхлээд 2 жил 3 сарын хугацааг өнгөрсөн. Энэ хугацаанд их олон зочин орсноос ер нь нэг ч удаа хөтлөгч нэвтрүүлэгч хүнтэй би ярилцаж үзээгүй. Тэгээд энэ 7 хоногт бас их сонирхолтой зочныг өрсөн, их зөрөгтэй бүсгүй байгаа. Тэгээд хөтлөгч нэвтрүүлэгч Санчирмаг өндөр ирсэн байна. Тэгээд миний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Бас их цагаас өмнө ирсэнд бас баярлалаа. Зовлон нь ойлгодог болохоор тий. Ер нь телевизийн ажил чинь тэгэл өөрсөн зочин хожигдчихвол хэцүү гэдэг шүү дээ. Цагаар байдаг болохоор. Эмэгтэй хүнтэй яриаг бас нэлээ удацсан их гоё байна. Их гоё мэдрэмж. Дандаа эрэгтэй хүмүүс л яриад байгаа байхгүй. Манай нэвтрүүлэгт эмэгтэй хүн зориглож ордоггүй болчиход байгаа сүлээ. Тийм үү? Тийм, тэгэд бас их зоригтой гэж билээд байгаа шүү дээ. Тийм, тэгээд манай нэвтрүүлэг өмнө үзчихсэн үү? Үзчихсэн. Ер нь жоохон ноото хүмүүсийг оруулдаг гэж ойлгосон. Тийм, би ер нь өөрөө ч надад манай нэвтрүүлэгт орооч гэхээр айгу айжлаа. Би ямар факт хэлчихлээ яалаа гэд. Тийм, юу асуух ч юм бол гээд одоо ч гэсэн айжлаа шүү. Ер нь л гайгүй. Манай нэвтрүүлэг бол яг зөв хүмүүсийн ойлголтоор нэг дандаа л нэг тийм 2 дугаар сүвгийн ч юм уу тийм асуудаг ч юм уу нэг тийм буруу ойлголт байдаг. Нэг тиймэрхүү юм бол багтаа шүү дээ манай нэвтрүүлэг. Баруун байхгүй. Тэгээд манай нэвтрүүлэгтээ мэдээж хамтран ажилладаг газрууд гэж байгаа. Тэгээд Casperg буюу дэлхийн брэнд, Zebra International гэж оруулж ирдэг. Тэгээд ийм гоё биер байгаа. Тэгээд энэ биерийг бас ингээд зочин маань ер нь алкогол ер нь хэрэглэх үү? Хүн л юм чинь тодорхой хэмжээний баг зэрэг хэрэглэнэ. Баг зэрэгээр. Тий. Гэтэ маш цөөхөн тохиолдолд хэрэглэж байгаа. Ер нь өмнө хэрэглэдэг одоо нэг таяахан хэрэглэдэг байснасаа бүр багассан ер нь бол. Бүр багассан. Зармаг одоо ингээд P2 байвал алин сонгох уу? Алин сонгож хэрэглэх үү? Ямар тохиолдол гэдгээсээ шалтгаална. Одоо яг энэ тохиолдолд алин хэрэглэх үү? Хоёулаа гэж хэрэглэж болно. Би заавал нэг нь хэрэглэж гэж байгаа юм биш. За. Яг юугийн талаа уух юм байна чи? Уух юм байна чи тий. За тэгээд манай өнөөдөр бас нэвтрүүлэгтээ үндэсний үйлдвэрлэлийн энэ TP Pops гэд би өөрөө идэж үзээд тэгээд би нэг өөрөө нэг зочнод дайлжсан байхгүй мөнгөөрөө аваад тэгсэн чи янаад л залгаад бас орё хамтран ажиллая бас ингээд үндэсний үйлдвэрлэлчээс гоё зармигаар дайлъя гэсэн. Зарим гоё штэ тий. Яас үндэсний үйлдвэрлэлээ бүгдээр дэмжиж явах хэрэгтэй. Тийм гол нь химийн найрлага байхгүй юм бэл. Оо ямар гоё. Гоё жимсээр ингээд рекламад дахаар бас ядаргаад байна тий. Телевизэд ингээд хүмүүс орж ирж байна тий. Сэтгэл сэргэн амтлаг амттай TV Box. За би бол зарим гэднэ. За тэгээ хоёулаа хувийн амьдралаас нь жоохон мэдээллийг аваад эхлэе. За. Мэдээж эмэгтэйний насыг асуудаг юм гэсэн. Гэхдээ их сайхан залуу харагдчихээн. 18 та охин шиг л харагдчихээн тий. Баярлаа. Нас ер нь одоо хөрж байгаа юм бэ. За. Нууц биш бол. Нууцлт шүү дээ. Нууцлт юм уу? Тий. Гэтэ яг хаа тэгэл харагдаж байгаагаар л дүгнчихгүй дөө. 18 та гэр бид дүгнчихөө. Магадгүй 13 таач гэж бодож байна. За 10 жилийн айл сургуулиуд үзчихсэн. 10 жилийн Монгийн комплексыг төгсөжсэн. Монгийн. Тийм, Монгийн сургуулийг. Хэдэн онд? Тэгэхээр бас хэдэн онд өсөлжлөхгүй юу? Тэгээд нас нь мэдгчих гээд тий. Тийм, 2007 онд 10 жилээ. 2008 онд лөө? Тийм. Энэ насын би гадарчлаа тий. Дээд сургуулийн ямар сургуулийг өсчихсэн бэ? Мосиг төгссөн. Мосийн гадаад хэл соёлын сургуулийг төгссөн. За. Сэтгүүлч анги төгсөөгүй. Гүү би сэтгүүлчээр төгсөөгүй. Мосийн гадаад хэл соёл шинжлэх ухааны мэргэжилтнээр төгссөн баггүй юу? Тэгэхээр хэл шинжээч гэсэн үг. Ер нь хэлний хүн баггүй юу? Тийм, Монгол хэл, англи хэл, гадаад хэлийг ер нь судалдаг. Тийм хэлний мэргэжилтэй. Сэтгүүлчээр бол яг сэтгүүлчээр аль бие усанд сурч төгсөөгүй. Гэхдээ сэтгүүлчээр олон жил ажилласан. Олон жил ажилласан. Яагаад энэ телевизийн салбарт ороод ажилласан нэрэ? За энэ чинь албар нилээн бүр ингээд ухаад явах юм бол нилээн бүр эртнээс улбаатай юм гэдэг шиг. Тийм манай гэрт бол сэтгүүлч хүн гэх юм бол манай өвөө сэтгүүлч хүн байсан. Сэтгүүлч яруу найрагч дээр нь ардын уран зохиолч хүн байхгүй манай өвөө хүмүүсээс өвөөг нь сайн таних мэдэх баг. Тэгээд өвөөгийн маань мэрэгжлийг өвлж авсан хүн манай гэрт он байдаггүй. Тэгээд бус бүгдээрээ өөр талын мэрэгжилтэй. Тэгээ би өөрөө нөгөө хэл бичгийн чадвар айгуу сайтай байсан. Тэгээд багаас маань эмээ намайг их энэ урлагийн салбар руу аяух чирж явсан л та. Тэгээ би их юм сахилгагүй их дуулж бүжгэлдэг хүүхэд. Тэгэл багаасаа ингээл телевизийн хөтлөгч хийгээл хүүхдийн нэвтрүүлгийн UBS Child Mile-д аяух орж мардаг. Тэгээд царайлаг болохоор тий. Хөөх асуудалгүй бүгд нааширдаг. Ер нь нэг тийм жоох авьяастай тал руу байсан. Тэгээ эмээ маань намайг хөгжүүлж явсаар агаад телевизийн салбартай холбогдсон. Тэгэл
манай Монгийн сургууль дотор Hero Entertainment-ийн дэргэдэх хөтлөгч, нэвтрүүлэгч бэлтгэх сургалт гэж явдаг гэсэн. Бүр хамгийн анхны баг төгсөгчдийн нэг л дээ. Тэгээд яг тэр төгссөн төгсөлтийн хүүхдүүдийг том телевизүүд рүү ингэж явуулсан баггүй юу? Шалгуулах үүднээс. Тэгээд UBS рүү, үндэсний телевиз гээл хит хитэн тухайд ч нэг олон телевиз байгаагүй. Ерөөсөө л нэг тоотой идэхэн л том телевиз байсан. Тэгээд шууд UBS телевизэд тэнцээд тэгээд л орцсон да. Тэгээд л UBS телевизтэй холбогдсон. Тэнцэхэд бол мэдээж царай их чухал бах те. За мэдгүй. Ер нь бол өөрийгөө л хүн гадралдаг штэ. За би ер нь нэг авиасараа хийх илүү царайгаараа гүг орчлоо да гээл те. Ер нь тиймэрхүү энэ хэдэн хувьтай яваад орчих телевизэд UBS-д. Би авиасараа л орсон баг. Тэрнээс биш царай мараа орч бас орог баха. Би тийм царайлаг байна уу? Царайлагтай орно штэ энэ чинь. Тийм өөр хүмүүсийг царайлаг бол муухай штэ. Одоо ингэж байгаа байхгүй би сэтгүүлч биш л те. Тэгэхээр би өөрийгөө сэтгүүлч гэхээс жоо айдаг байхгүй. Сэтгүүлч хөтлөгч гэхээс жоо эмээгээд байдیں۔ Тэгээд одоо тэн чинь 4 жил сураад эсвэл магистр хамгаалал явж байгаа зөндөө байгаа те. Тэгэхээр энэ хөтлөгч сэтгүүлч гэж хэлэхээсээ жоохон зайлс хийдгүү эсвэл би төгсөөгүй ч гэсэн сэтгүүлч мэргэжлийг би бусад сурсан хүмүүсээс илүү учраас би лаг учраас би сэтгүүлчээ гэж хэлэхдээ ам бардсан байдгүй. Яг намайг хүмүүс яг сэтгүүлч гэдгээр нэрлэдэггүй юм ер нь ихэвчлэн. Яг нь мэдхгүй нэг хүмүүсүүд нь сэтгүүлч гэдэг би тэгээд тэр дорн засчдаг байхгүй юу. Би яг сэтгүүлч бас биш шүү гэд. Сэтгүүлч гэдэг мэргэжил чинь бас яг тусдаа мэргэжил. Хөтлөгч, нэвтрүүлэгч гэдэг чинь бас яг тусдаа байхгүй юу. Хөтлөгч нь бас тусдаа, нэвтрүүлэгч чинь бас тусдаа шүү дээ. Аль алинаар нь хосолж ажиллаж исэн болохоор би яг намайг хөтлөгч, нэвтрүүлэгч гэж нэрлэхээр нь хүлээн зөвшөөрөд идэгин. Тэрнээс ч хүмүүс бол намайг нэг ихт гэж сэтгүүлч гэдэггүй. Тэгээд сэтгүүлч дотроос олон янзтай сэтгүүлч, хөтлөгч, сэтгүүл сурвалжлагч те. Тэгээд бол ямарсан сэтгүүлч, нэвтрүүлэгч, хөтлөгч гэдгээр нь бол хүлээж авдаг те. За. Одоо бол мэдээж өчтөр би орой залгалаа нэрээ. Жоо орой залгацсан би их бүдүүлэг зантай хүн юм аа нэг орой морой ажил тараал нэг өөрөө шиг шүн унддаг юм учраас шууд 10 өнгөрөөгөл залгасан чинь их гайхшиж хүлээж авч ирсэн те би тэгэхээр одоо ч бас хүмүүс их өөр болж те бас нэг их тийм соёлтой биенийгээ хүндэлдэг те ийм болцсон юм орой бас хөнлөө залгаж болохгүй юм байна да гэж бодож байла. Тэгээ ер нь бол одоо найзлуутай нөхөртэй юу? Найзлуутай хамт амьдардаг уу те? Тийм хамт амьдардаг. Найзлуу ер нь хартай юу? Үгүй. Үгүй. Ер нь бол ингээд хүн орой залгуул найзлуутай их уцаа өчтдгүү те. Үгүй. Би завгүй байсан. Ууй уцаа авчаарай гэсэн. Зөв. Уцчин дуурж ин гэсэн. Тэгэхээр би ууй уцаа авчих гэсэн. Тэгээд тэгсэн чинь залхаар нь тэгсэн чинь TV-таас ярьж байна гэд. Тэгтэх тайван ярьсан л да. Тийм. Манай найз залуу тийм харамар байхгүй. Тийм. Аваадрэ гэд авсан болоо гэж би төсөөлөхгүй хавтаа нөхөр байна да гэж тэгэхгүй. Үгүй. Тийм би уцаа авчих гэсэн. Энэ одоо би бас тэр нэг уран заяа баатал гэх нэвтрүүлгийг хальт харсан л та хэлсэн багтаа. Харин тийм би нөгөө уран заяа баатал нэвтрүүлэгт ороод нэлээд хүмүүсийн шүүмж авсан байгаа. Би ч уул нь яг ингээд нэг нүгэл би байнга л инээж идэг. Бүр амьдрал дээр ингээд байж хатал энэ нэг татцсан юм шиг л байдаг байхгүй юу ер нь. Бид нар чинь бас нэг телевизийн салбар гэдэг чинь бас нэг өөр салбар шүү дээ тий. Байнга үзэгчдтэйгээ инээж харьцаж идэг. Тэгээл ингээд сайн байцгаана уу гэл тий. Тэгээд ер нь айгүй олон жил телевизэд ажилласан болохоор ч тэр үү ингээд ерөөсөө ингээд тогтцсон юм шиг байна. Би тэгээд ер нь инээж авах гоё шүү дээ. Баясгалантай ах. Тэгээд бүр тэр нь ингээд амар инээгээд байсан бас нэг шалтгаан байгаа. Тийм бүр нүсэн хонгил хүртэл хүүтэн байсан байхгүй юу. Тэгээд амар хүүтэн. Тэгээд халааж амжаагүйсэн. Тэгээд бүр ингээд чичрээд болдгоо. Тэгээд чичирснийгээ дарах гал ингээд бүр ингээд гэл инээгээд суугаад байсан. Тэсэн чинь яс нэлийн жоохон айлгүй нэр авцсан шүү дээ. Гайг байгаа. Гайг шүү дээ. Айлгүй гэдэг нь ямар хүн нэг хэлдэм бэ? Дэстэ мэдгүй. Яг би эмхтэй хүн айлгүй байд юм уу гэж гайхаад байдаг шүү дээ. Ер нь айлгүй биш эмхтэй хүн гэж байд юм уу? Тэгээд ер нь айлгүй биш байгаа юм бол эмхтэй хүн байгаад яах юм те. Ер нь нэг тийм эмхтэй хүний чинь тийм зан чимдэг баха. Жоохон айлгүй те. Тий, айлгүй нэг тийм. Гэтэ тэрийг бол хэмжээнд нь барьж явдаг те. Нэг хэтрүүлчихгүй. Учиргүй нэг ингээд л ахын тайшин те. Тэгэл ер нь айлгүй тоос хөрх шүү дээ те. Тэр үгэнд нь тааруулаа те. Ер нь хэр телевизээ гарахтаа бие барьж яг өөрөөхөө байхаас одоо яг өөрөөхөө байна гэдэг чинь бол мэдээж тэнэгтэл ч юм уу ингээд бүдүүлэг байхаа хэлэхгүй л те. Гэтэ телевизээ гарахад хүн нэг жоохон бие барьдаг шүү дээ. Олон жил ажилласан ч гэсэн те. Ер нь хэр тийм бие барьдаг бай. Яг өөрөө чинь нэвтрүүлэгт өргөдөж ороод бол бие барьж гин. Барьж гин. Тийм. Гэхдээ амар ингээд би ер нь нэг тийм бие барьдаг хүн биш. Би ер нь амар толгойтой. Тхөө. Толгойд бие барих юм байна. Сүүл хэзээ толгов? Сүүл төрсөн өдрөөрөө. Төрсөн өдрөөрөө. Ер нь толгохтой ер нь бол одоо эмэгтэй хүмүүс бол юугаар толгод юм бэ? Биер, вино гэл те.
Юу ч үйж болно шүү дээ. Өөрийнхөө Хамаагүй юу? уух дуртай. Аль нь юу гэж дуртай вэ нэлээ? болно. За яг хоо вайн бол нэг хэсэг ер нь уучдаг байсан шүү. Шампань уудаг байсан. Гэтэ нөгөө вайн шампань ууж болохгүй гэж юмшилсэн надад. Зү. Тэгэхээр би вайн шампанаас одоо татгалцсан байгаа. Тэгэхээр хаяахан Виски del виски тий баг зэрэг хэрэглэн, коньяк баг зэрэг хэрэглэн, эсвэл пив. Гэтэ ер нь ингэж хэрэглэх юм маш ховор доо. Би барыг сая 10 сарын 27-ны төрсөдөр болсон. Төрсөдрөөс өмнө барыг 6-7 сар уугаагүй шүү. Амсаагүй алкогол. Тий. Олон сар ингээл амсахгүй болохоор жоохон дутагдаж эхэлдэг те хүн. Тэгдэггүй юу? Хаяа нэг жоохон уучмар санагддаг шүү дээ. Гэтэ нэг их хэмжээтэй биш шүү дээ. Тэ чинь багхан зэргийн. Одоо за 0.33-ын пив ч юм уу тий ганц шихийг уугаад кино үзээ суух ч юм уу. Эсвэл найз нартайгаа инээлдээд юм үзээ суух ч юм уу. Зүгээр санагдав. Тэр ууртай бай. Уурлал сайн уурлан. Гэхдээ нэг уурлах шалтгаан гардгүй. Юуны орд юм бэ нэрээ? Хилэнцгийн орд. Хилэнцгийн ордны аимх тэр шүү дээ. Манай экс хилэнцгийн ордны өсгөө байла. Хилэнцгийн ордны Хурц айгүй хурц. Тий би тэр алгадсан гэдэг тэр чи харахгүй олон алгадчихсан бүр нэг ус удаа алгадсан гэдгийг бол би мэдээд байгаа юм л да. Тий. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүн ер нь эрэгтэй хүнд ингээл гар хүрээл те тэргүүнээс дэше хүрээл те би бол эмэгтэй хүн шүү дээ. Би хөөрхий юм чин те би царайлаг юм чин одоо нэг тийм үг гарцсан байлаа фэйсбүүк дээр нэг хөөрхий охины зураг тавиад чи охин шиг биш бол хичээлээ хий те сайн сур тооцоогоо ингээд хувааж тэлнэ чи ийм байх юм бол хамаагүй чи ингээд тушаагаад ингээд загнаад ийм байж болно гэж. Тэгэхээр одоо хөөрхий охтод бол эрэгтэй хүний толгойд бол хүрээдэж болно гэж ойлгож болох уу? Тэгээ хаашийн царай муутай охин байх юм бол хурж болохгүй гэсэн. Ер нь эрэгтэй хүний толгойд хурж болохгүй. Би бол эрэгтэй хүнийг бол үнэхээр боолж бүтээ сайхан байгаа эрэгтэй хүний хүндлэн. Юу гэж шалтгаангүй юм гэж хаач байхгүй. Ямар шалтгаан дээр алдах вэ нэ? Мэдээж л намайг бүр байдаг чадлаар минь уурлуулсан учраас л тэгж байгаа. Гэхдээ бүр яг ийстэй за эрэгтэй хүний толгоор л зөхөн шүү гэж бодож байгаа л хүн зөхгүй шүү дээ. Санаандгүй тохиолдлоор ч юм уу. Гэхдээ би бол зөгчсөн. Тий. Юу нь бол эрэгтэй хүн харин өөртөө чинь гар хуржсэн удаа байдгүй. Баг шүү. Тэрнээс хариу үйлдэл үзүүлж ингэсэн гэж ойлгох уу? Тийм үү те? Тэгвэл тэр одоо бие хамгаалж байгаа л үйлдэл юм байна л те. Тийм юу ч гэж ойлгож болно. Гэтэ ер нь бол гиндэж би гондож би гэдэг шүү дээ. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүндлэх ёстой. Тэгээд мэдээж бас эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хүндлэх ёстой айл ал талаасаа. Одоо найзлуудаа хэр удаж байгаа лээ нэрээ? Найзлуудаагаа юу 2 жил болж байна да. 2 жил бас их урт хугацаа өнгөрсөн байна те. Залуу усуд ингээд мэдээж би энтэйгээ тааж тохирохгүй зөндөө байдаг шүү дээ. Тэгээд нэг дээр дээр ороо гарах гэдэг ч юм уу те. Ер нь ихэр эргэтэйгээ дарддаг бай. Бис тэ яг үнэ хэлэх үү? Би нэг худлаа ярихгүй. Баяр үнэнгээр л бай. Тий, үнэнгээр л бай те чөлөөтэй. Тэгээ намайг үнэнгээр ачаар хүн амт муулаад ах юм гэж. Муулж шүү дээ. Үнэнгээр байсан ч би ер нь ингээд айлгуудаа далжгнаад инээгээд идэг биш угаасаа л юм хүн шүү. Тэгээ дээрэс нь гэх юм бол өмнө би яг мэдээж өөр найзлуудтай байж үтсэн л байгаа шүү дээ хүн л юм чинь. Нилээ их байсан. Тий. Нилээ гэж хаашаа. Хэдүү? Байсан. Тэгээд ийм бэлээ. Хүн гээд өөртөө таарч тохирдог хүн гэж юм байдсан бэлээ. Үнэхээр цаанаасаа таарч тохирдгүй хүн гэж үнэхээр цаанаасаа байдсан бэлээ. Таарч тохирдог хүнтэйгээ хүн бүр хэрэлдээжгээ хэрэлдэггүй юм бэлээ заяа. Бүр ингээд би одоогийнх нь найзлуудыг яг тийм байхгүй юу? За муухай цайл онцчод дээ. Тэгээ ер нь бол бүр ингээд муудалцах юм гардаггүй. Би минийг үргэлж ингээд амар ингээд бүр үг хэлээрээ хэлэхгүй мэхэд харцаараа ойлголцол явчихдаг. Бид хоёр энэ би өмнөх одоо харилцаанууд дээрээ дүгнэлт хүн чинь нэг өнгөрснөө хараад нэг дүгнэлт хийдэж штэ одоогийнхан байгаа байдалтай. Тэнгүүт одоо ингээ харж ангууд ерөөсөө л би яг л ийм модель хам байх хэвээр хүн билээ. Даруухан залуу гэж байхгүй. Номхон залуу гэж байхгүй. Ер нь бол номхондоо биш байхгүй юу? Тийм номхон бол номхон гэдэг чинь бол одоо эмэгтэйний хүндэлдэг за яах вэ? Би ингээд доор нь орчихгүй юм те. Тэг ингээд хилжилээ гээд одоо нэг найз залуу малгай бол нэг үе их юм бас нэг уурлал хараачих байлгүй те. Хэдэн бол сайн хүлээгээд авчих гэж байна. Би өмнөх найз залуучуудаа бол ан мань үзэлцдэг гэсэн. Чи юу гэж яриад байгаа юм те. Яах вэ? Чиний үзэл бол надад хаалгахгүй байна гэл те. Би ийм тийм. Тэнгүүт одоогийнхаа найзлуудаа би хийжээш надад битэрт юу ч тийм асуудал гардаггүй байхгүй хамгийн гол нь. Асуудал байдаггүй. Хэрэлдэж муудалгүй л яах вэ гэж хүмүүс ярьдаг зэ. Тэ битэрт үнэхээр хэрэлдэж муудалцсан ш гэдэг тийм гардаггүй. Амар ийм найрамдалтай байдаг. Тэгэхээр би яг бодсон хос болгон заавал хэрэлдэх хэвээр муудалцах хэвээр биш үү юм байна. Яг үнэхээр чамд өгсөн өгөгдөл тэр хүний өгсөн өгөгдөл хоёулаа арга бэлэг шиг ингээд нийцж явах юм бол та хоёр орны ямар ч асуудал гарахгүй.
Тэ би минийгээ гоё зүгээр л амар гоё хамтдаа аасралтай байгаа л байж чаддаг. Заавал асуудалтай хэрүүлтэй байх юм шаардлагагүй мөлий. Залуу нь бол ус бүсгэн бол гал гэж би ойлголоо хоёрын харьцааг. Тэг юм бол тийм. Ямар гоё юм те арга байдаг шиг ийм гоё нийлдэг. Гоё юм аа. Тэгээд ер нь одоо ингээд би түрүүмээс хэлсэн зоригтой бүсгүү гэд те. За баярлалаа. Тэг зоригтой бүсгүү гэд хэлсэн. Тэгээд ер нь өөрийгөө нэг те ямар нэгэн шийдвэр гаргахтаа эргэлзэж тэнэгэлзэх тийм зүйл мэдэж байдаг л баг. Гэхдээ тэр өөрийгөө зоригтой шийдвэр гаргадаг гэж боддог ба. Ер нь зоригтой шүү. Зоригтой. Тийм. Шийдвэр гаргахтаа. Шийдвэр гаргахтаа нэлээд зоригтой. Нэг юм шийдчихвэл аюу сайн шийдэж чаддаг. Эрсдлээс сайх үе байна л та. Гэхдээ ер нь бол хөвчлэн зоригтой шийдвэр гаргаж чаддаг. Хүмүүсийн юу гэж ярихаас сэнийх айдаг бах те. За мэдээж хүн л юм чинь эвгүй байх үед тохиол гарна штэ. Гэхдээ айвал бүхий хийвэл бүү. Оосны хагалгааны реклам тоглох хэмжээний зоригтой. Би чаваг яг ийм асууж байна. За би өстэй яг энийг асуусаа гэж яг үнэхээр бодож ирсэн. Чаваг би угаасаа нэг ч асуу гэж бодоогүй л дээ гэхдээ харсан. Одоо угаасаа фэйсбүүкээр намайг бол хүн болгон л баг харсан бах. Энэ намайг одоо гоо сайхны хагалгаа хийлгсэн. Би хийлгсэн гэдэг үлэнс шүрж байна. Хийлгсэн. Энэ хоёртой юу? Тийм би хөхний мессеж хийлгсэн. Тэгээд яг энэ дээр бол нэр айгүй тийм гоё тайлбар өгмөр байна. За. Монголд маш олон эмэгтэйчүүд, олонний танил эмэгтэйчүүд хийлгсэн байгаа. Эмэгтэйч гэлтэггүй эрэгтэй хүн хүртэл хөөхилгээд эмэгтэй болж. Энэ бол ерөөсөө гайхаад байх юм биш те. Энд биел гардггүй байхгүй. Одоо жишээ нь нэр дууд суулцтай муухай хүний хувь хүний хэрэгтэй одоо нэг халтсан болчихно. Маш олон дуучид, бизнесийн эмэгтэйчүүд, хөтлөгчид, жүжигчид гэл ерөөсөө миний таньж мэдих эргэн тойрны олонний танил бараг ихэнх эмэгтэйчүүд бүгд хийлгсэн. Гэхдээ тэдний хүмүүс угаасаа л тийм гэж боддог. Тэд нар ерөөсөө ил тод харагдалтгүй, харагдвал алдахгүй байхгүй юу? Тэ? А гэхдээ би болохоор хийлгсэн гэдгээ ингээ харуулчихж байгаа байхгүй юу? Би л харуулж байгаа болохоос ш тэнд хийлгэж байгаа зүгээр чимээг өхөн ингээд гоё болоод явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Ганцхан барьж өгөл та. Яах юм бэ? Яах штэ. Яагаад тэрнийг ингээ заавал ингээл хөөх ивэр ургацсан туулаа шиг харах хэвээр. Тэртээ тэргүй нь бол дайршлагсан нийгэм 21-р зуун тий. Тэртээ тэргүй эрэгтэй хүмүүс хүртэл өөрсдийнхөө гоо сайханд анхаараа зөндөө хийлгэж байгаа. Сая би Солонгос гоо сайхны хаалганд ороход бол тэнд бүр олон улсаас ирж байгаа эрэгтэй хүмүүс зөндөө мессеж хийлгэж байгаа. Муу өрнөлөө байдаг уу? Муу өрнөлөө байдаг уу? Мэдээж байхгүй бах гэж бодоод би өөртөө хийлгэж байгаа шүү дээ. Тий. Одоо ер нь яг зөвөр хоёлаа нэгэнт л ярьсан юм чинь их нуугаад явахт те. Тэг яг зөвөр тэр материал нь ямар материал гэдэг вэ? Миний хэлсэн Motiva implant гэдэг нэртэй. Дэлхий дээр хамгийн сүүлд гарсан хамгийн сайн чанарын хамгийн үнэтэй нэг. Хэд байх вэ ер нь зөө? Тэр нь тийм хоёлаа яриа ингэж бодож байгаа. Би энийг яагаад ярьж байгаа гэхээр гоосгоны хаалга гэдэг бол би зөв гэж боддог. Би буруутгадаг. Ягаад тэгэхээр тэр хүн өөртөө л таалагдахгүй бол хин ч чамаа гоё гэж хэлээд муухай санагддаг шүү дээ. Тэгээд ийм байхгүй юу? Эмэгтэй хүн болгоно гоо сайхны хаалгаа их бага хэмжээгээр хийлхийг хүсдэг заяа. Худлаачгүй. Яг үнэхээр над руу бол би өнөөдөр Facebook дээр ингээд миний тухай мэдээллүүд явж хахад маш олон эмэгтэйчүүд бараг өстой худалч хүн 100 гаруй эмэгтэйчүүд над руу бичсэн. Би үнэхээр хүүхд гаргаа миний хүүхүнжсэн юм аа, муухай олцсон юм аа. Эсвэл би ингээд үнийг өөрчлөмөр амаа. Би угаасаа төрөлхийн туранхаа эмэгтэй байхгүй юу? Туранхаа эмэгтэй хүний өвчин ямар байх вэ? Тэгтээ тэргүүл амар том хөвгтэй бүхстэй байхгүй шүү дээ. Ойлгомжтой. Тэгээд байглаасаа цаанаасаа өгөгдлийг би яхав тэ өөртөөхөө санаа сэтгэл нийцүүлээд ингээд сайжруулад өөртөө ихтгэлтэй гоё алхаад ингээд тийм буруу зүйл биш шүү дээ. Тэгээд зөвхөн хөхний хаалгаач гэлтэхгүй ерөөсөө тэгэл нүүд ам хамар мамар анслуулаад эн чинь бүгдээр л гоо сайхны нүүрэнд ч юм байхгүй шүү дээ. Нүүрэнд бол юу ч байхгүй. Юу хоёрт л байгаа тий? Ард урд хоёрт л байгаа тий? Үгүй шүү дээ би зөвхөн ганцхан амьдралдаа ганцудаа л хийх үү. Тийм үү реклам дээр хоошоороо зогцсон байгаа нь би бас ард талаа. Биш юм уу? Үгүй би ганцхан бүхний хаалгаал хийлгсэн. Энэ бол нэг тийм нуугаад амар ингээд байх юм байхгүй шүү дээ. Хамаа одоо ардсан нэг юм. Монголч ингээл ерөөсөө зүгээр олонний танилж гэлтгүү бүх эмэгтэйчүүд зөндөө л олон эмэгтэйчүүд хийлгэж байгаа. Миний эргэн тойронд дах зөндөө олон эмэгтэйчүүд магадгүй та бүхэн тэгэл өөрсдийн хаарч өдөр болгон үлгэр жишээ олж авдаг жүжигчд, хөтлөгчд, дуучид гэл
бүх хүмүүс Гэхдээ барьцах зам бол биш зүгээр л хүн болгонд байгаа гэж хэлж байгаа тийм. Сүндэж ойлгох. Одоо Монголд л ингээл хүмүүс ингээл хаах энэ хийлгчиж мэлчих гээд байгаа болохоос ш та бидний бас шүтэн биширдэг те нөгөө нэг Victoria's Secret-ийн бүх анжлууд чинь бүгдээрээ сайхан хийвэл те. Оо тийм үү. Би ч олон жил гашгарч явсан нөхөр шүү дээ. Тэгээд Victoria's Secret-ийн модельүүд ч хэлсэн байгаа. Одоо Selena Gomez юу гэдгийг тэр нөгөө нэг Rihanna man ч бүгдээрээ хөхөд томруулсан байгаа. Ерөөсөө энэ бол нэг тийм хааж нуугаад эн чин пүү паа гэдэг юм байхгүй. Намайг амар олон хүмүүс балер хиймэл хүүхэн, өстой балер хөхийлгцэн биш юунд нь гайхуулсан энэ төр гэл яагаад энийг ингэж аа би бүр гайхаад байгаа. Эмэгтэй хүн өөртөө ихтгэлтэй гоё байна гэдэг чинь гоё шүү дээ. Эн чин миний л бие, тэгээ миний л амьдрал. Тийм шүү дээ. Би хин нэгний биеинд аваачаад муухай юм наагаад мачигээгүй шүү дээ. Хоёлаа үнийг хэлж идэх үү? Яагаад би хэлэх гээд байна гэхээр хүмүүсээс мэдэж яваад бас магадгүй мөнгөө цуглуулах хэлтэй. Тэ? За би нэг жилийн дотор мөнгө цуглуулахад за тийш авч зөөрчих юм байна да гэх тэ. Ер нь хэд явцаа бол тийм. За яг миний хэлсэн бол нэг 30 сая 30 гаруй сая болсон. Тэгээд нэг явах зардал тэгээд очиж байлгах нэтрэгээд нэг 40 50 саятай хахад хэлчихнэ тий. Нэг эмдэг дээр нас очсон байх шүү гэсэн тий. Хүүхэд хөхүүлээд ч юм уу хүмүүс л гэж ойлгоод байгаа бол хиймэл юм чиг хүүхдээ яаж хөхүүлэх юм бол гээд ойлголт байлаа. Одоо алны танилд очиод мөч тэгэл 4 5 хүүхэд гаргаад болоод зүгээр л шүү дээ. Хөхүүлээл шүү дээ. Сүүм мөн дөөрчлөл мөчлөө орохгүй. Ямар ч асуудал байхгүй. Энд чинь сүүний булчгаан шал өөр газар байралтай юм байлээ. Тэгээ би бас энийг мэдээж сайн судалж иж асууж иж хэлсэн. Би өөрөө хүүхэд төрүүлээг байгаа. Мэдээж их хүн болно. Намайг бас айгүй муухай аяараа гараад исэн. Хүүхэд гарах чадваргүй учраас хөхийлгсэн юм шиг байна гэдэргээд. Яасан муухай. Яар муухай. Энэ ямар ч мэдлэг мэдээлэлгүй байгаа хүмүүс юм яриа гаргаад байгаа гэж бодож байна. Би бас энийг залруулахын тулд асууж байгаа шүү. Тийм. Тэгэхгүй бол хүмүүсийг тэр нэг хар ойлголтоор ч юм уу эсвэл ойлгодог мөртлөө ойлгоогүй юм шиг царайлдаг нэг. Энэ бол хүүхэд гаргах хөхүүлэхтэйс ямар ч хамаагүй. Хүүхний сүүний булчгаанаа шал өөр газар байрлаж идэм билээ. Би өөрөө нөө нэг эрэгтэй хүн. Гэтэ эрэгтэй хүн бол мэдээж эмэгтэй хүний амьдралын нэг жижиг сажиг юм би нэг орооцлохыг хүсдэг байхгүй юу тий. Үс чинь юм байна, тийм байна гэж жижиг сажиг юм ярихаас өмнөдөө ядаргаана эрэгтэй хүн бол тийм сол байсан дээр. Гэхдээ одоо жишээлбэл найзлуугаас ер нь тэр үед асууж лавлаж тэ хараа яах вэ гэж ярилцаж хийсэн үү эсвэл тэр үед зүгээр л өөрөө шийдвэр гаргав. Миний би чам тамаагүй гэсэн. Гүү манай найз залуу мэдээж одоо ингэж тэр хүн барин шүү дээ. Тэр хүн чинь барин шүү дээ. Тийм үстэй. Зөвхөн чиний бий гэсэн тийм үстэй. Намайг шууд л дэмжсэн. Тэг минийэр яа окей. Гой чанартай газар очиод хийлгчих. Яа дэм дэлхий дээр эмэгтэй хүн болгон гой сайхандаа харж байна. Минийэр өөрөө гой бай гэж бодож байгаа болоо гэлтгсэн. Тэгээл намайг бүр харин ч амар гоёор гаргаж өгөөл явуулсан. Тэгээд амар хаппи байгаа бит хоёр. Тий. Найзлууж байгаа том дуртай байсан юм байна тий. Ер нь тэгэл том гэхгүй өөртөө таарсан тохирсон хэмжээтэй би тийм амар том хийлгээгүй шүү дээ. Тэгээ өөртөө таарсан хэмжээтэй байна гэдэг чинь яа болохгүй. Яг зөв найзлууж байгаа том дуртай байж л гэж байна. Юус дуртай. Ер нь хөхөн дургүй эрэгтэй хүн гэж байт юм уу? Би том дургүй байхгүй юу? Гэхдээ ер нь хөхөн дургүй эрэгтэй хүн гэж байхгүй тий. Чи угаасаа хүний өгөгдөл ээжийн хөхнөөс гараад өөр эмэгтэйний хөхөнд очдөг юм тийм ээ. Тэгэл ер нь тэгэл бүхэл эрэгтэй хүн мэдээж одоо хажууд нь байгаа эхнэр найз охин нь сайхан хөхтэй л гоё л үсттэй. Одоо найз юугаа янзлуулъя гэсэн төлөвлөгөө юм байна. Өөр юм янзлуулъя. Өөр одоо янзлуулчих гэсэн бодолтой ч юм уу төлөвлөгөө байна уу? Гүй байхгүй. Би ч нэрээ хаа очиж нэрээ гайгүй царайдсантэй сэтгэл хангалуун бид шүү дээ. Маа зарим өдөхгүй мөн гой зам шүү дээ. Тийм ээ. За хамттай. За хамсаа за. Түрүүнээс хойш би идэлээ. Тийм. Яг та зүгээр зарим идлээгээд мух олчихгүй шүү дээ. Залуучууд их гой хойлоо идсэн байл хийдэг тий. Тий. Шүүд сайхан бол инээс үгэл сайхан болдог гэл те. Шүүдөөс их гоё. Чир надаас ингээд янз бүрийн гоо сайхны талаас юм асуух гэж ирсэн юм. Үгүй яг зөв энийг асуул болчих яг зөв ягаад тийм юм шүүд гоё ах чинь чухал штэ. Яг энэ чинь бидний амьдрал байх юм биз дээ. Манай өвөө ингэж хэлдэг байсан. Эрэгтэй хүнч гэлтгүй эмэгтэй хүний шүд сайхан байх, инээмсэглэл сайхан байх хэвээр. Тэгээд ерөөсөө л хүнтэй харилцах хамгийн гол хэрэгсэл чинь шүд ам. Амны хүндий бас эрүүл ахуй байх чинь эрүүл дотроо эргэтэн гоё байхын юу гэж хэлдэг. Тэгээд би багасаа л айгүй шүдэндээ анхаардаг байсан. Тийм. Би гол нь энийг яг асууж байгаа гэхээр гоо сайхны ч юм уу нэг тим асуугаад байгаа даа биш зүгээр энэ бидний амьдрал байдаг бас хүмүүс гоё нэг үлгэр дуурайл аваасаа гэж бүсдэг байхгүй тийм магадгүй шүтэндээ анхаардаг ч юм залуучууд маш их байдаг шүү дээ тийм учраас тэгээ ийм гоё би бас мэдээж өөрөө чинь чимдэг зүйлийн хамгийн дээгүүрт шүд орох байхаа гэж бодож байна. Баярлалаа. Тийм үнэхээр гоё ингээд нүүр дөрөн инээдэг тийм ийм гоё шүү. Наа ч бол өөрөө чинь шүд шүү дээ. Мэдих. Ямар ч Холливуд мэлүүд. Ханд яг Холливуд маш их харагдаж байгаа байхгүй юу. Тэр бас их олон жил залуучууд харсан байх л тийм одоо шүдний аппарат зүг энэ ч бас их хөдөлмөр
байхгүй юу яг үнэ. Тэгэхээр ер нь бас би бас энийг яагаад асууж байгаа гэхээр тэрийг яагаад хийлгээгүй юм бэ гэж асуух гэдэг байхгүй юу? Hollywood Smile-ыг яагаад хийлгээгүй? Хэзээ шаардлагагүй шүү дээ. Hollywood Smile чинь шүдэн бүр үүрч имтрээд унтсан хэлбэр галбар наймар болцсон тийм хүмүүс чинь гадна талаа тэгэж бүрхүүл хийдэг байхгүй. Тэр чинь зүгээр л цав цагаан өнгө болох биш байхгүй юу? Энд чинь бүрхүүл үүсгдэг, хийдэг байхгүй угалдаг. Доторх өөрийн шүдийн жижигхэн болгож. Өөрийн шүдийн жижигхэн болгож үрж мөрж ингэж бүр юм амар болгож агаад. Тэгээ Hollywood Smile-тай хүмүүс чинь хатуу юм мэдэж болохгүй. Үрээд унчна, хугараад унчна. Тэгээд нэгийг хийлгэл дахиад ингээд суулгана гэдэг чинь бас аюу хөдөлмөр. Тийм болохоор Hollywood Smile бид нар шиг одоо зүгээр харагдаж байгаа юм шүднээр хийх ямар шаардлагагүй эмчнэр зөвлөд юм байлээ. Hollywood Smile-ыг бол ямар нэгэн асуудалтай ерөөсөө шүдэн нь бол угаасаа амар болцсон тийм л хүмүүс хийлгүүл зүгээр юм бэл. Телевизийн хүмүүс биенийгээ аягүй шүүмжилдэг. Тэ? Яг миний хувьд л телевизийн салбарт ажиллаж байгаа нэг мэрэгчлээ хүмүүс биенийгээ шүүмжлэх чихээ нөгөө тавьсан санагддаг. Яг зүгээр хүмүүсийг хардаг ч тэ. Мэдээж дотроо хүн боддог ч. За энэ ч арай хөтлөгч авчиж штэ гэдэг ч юм уу те диктор ч юм уу нэвтрүүлэгч хүн ингээд нэг царай бас их чухал байдаг бах те хоёр ярианы тэр чадвар чухал байдаг бах тэгээд яг хараад за нэг хүмүүсийг ер нь хэр их тэгж шүүмжилж муулж бичдэг вэ гэж юу сошиал медиа дээр ер нь бас би муулах гэхээс илүү зүгээр л үзэл өөрийнхөө бодож байгаа үзэл баримтал бодлыг л бичдэг аюу их муулахыг бол хүсдэггүй ер нь бол гэхдээ шүүмжилмээр байгаа зүйлүүд мэдээж байвал бичнэ. Аль алах талаас нь гоё, эерэг талаас нь шүүмжлэлүүдээ тусгаж өгөхийг хичээдэг. Тэгээд телевизийн салбарынхныг яг шүүмжлэх үе надад байдаг л та. Зарим нэг нь арайчтэй гэмээр. Царай муутай хүн авчиж те. Царай зүсийг бол би хардггүй яг үнэхээр. Яагаад телевиз царай муутай хүн байх ёстой гэж юу? Чи тийм царайлаг юу? Би царайлтай орно. Ер нь царай зүс мэдээж гаднах үзэмж мэдийн телевизээр гарч байгаа хүн чинь гайгүй айтайхан байх ёстой шүү дээ. Би царай муутай юм байна те. Гээ би чамаа царай муутай гэгүй би зүгээр чи царай муутай юу царайлгүй гэж би чамаас зүгээр асууж байгаа байхгүй юу? Би царайлаг даарна. Би чамаа царай муутай гэгүй шүү. Ер нь би хүний царайг нэг амар их тэгж бодоод өгнөдгөө. Телевизийн хүн чинь өөрөө мэдээж хамгийн нэгдүгээрт ур чадвар сайтай байх хэвээр, хэл ярианы баялагтай байх хэвээр, өөрийнхөө одоо асууж байгаа асуулт эзэмшсэн мэргэжлээ сайн мэдж явах хэвээр тий. Тэр талаас нь л хардаг да. Нэг тийм амар энэ ямар амар царай муутай хүүхэн бай залуу гэж харддаг ш. Тийм үү ямар лаа гээ. Нэрнгээсээ би. Гэхдээ тэр чухал биш гэж юу? Би чухал биш гээгүй штэ. Гэхдээ байгаа зүгээр сажирмаагийн хувьд л харддаг л гэж. Яг телевизэд тэртээ амар царай муутай хүн хизээ гарч ийсэн. Мьюзер байж л. Чи тэгж бодоод байгаа. Чи өөрөө өөрийгөө царай муутай гэж хэлдэг. Би одоо би царай муутайдад орох юм байна л да. Надад царай муутай гээгүй штэ. Гээгүй. Ер нь ямархаа залуучууд найзлууд нь ямархаа юм байд юм бэ? Манай найзлаа гайхамшигтай сайхан залуу. Царайлаг даарна өстэй. Царайлаг надад л амар царайлаг. Хүний хүний царайлаг гэж дүгнэхт өнгөлтнөө өрөөдөг л хальтаа. Гэхдээ манай найзлал хин ч харсан сайхан залуу байгаа. Яас өөр нүдэр инээд юм бэ те? Баярлалаа. Нэг залтай хүмүүс нэг юм байдаг хэ нэг нүдэр инээгээл хүмүүсийг ингэждэг. Энэ хэр залтай вэ? Хүний арга ивэг олчдаг те. За энэ нөхөр нэг надад таалагдахгүй байгаа ч гэсэн яг энэ нэг жоохон ингэсэгээ харьцчих гэдэг нэг тиймэрхүү замбод байдаг уу? Тиймэрхүү зам байгаа шүү. Тийм зам байгаа. Гэхдээ би ихэвчлэн аягүй шулуухан. Их бялдуучилдаггүй, чаддагчгүй. Гэхдээ ер нь шууд хэлчдэг нээж байгаа л. Тийм байна. Гэхдээ нэгтэй эвгүй сэтгэл төрүүлэхгүй. Чи надад чинь жоохон эвгүй энэ те. Надад таалагдахгүй шүү гэж би зүгээр нээж байгаа л хэлчдэг. Нэг тэрнээс ингээл бялдуучлаад ханаад миний зам биш л те. Би ер нь аюух инээж байгаа л хүнтэй шууд харьцдаг шүү. Тийм хүмүүс ихтэй амар байдаг те. Тэгээ би нэг юм дотроо бодол нуудаггүй. Шууд л ил гаргацдаг. Тэгээд ер нь байнга л инээж идэг. Тий. Мэдээж нэг эрэгтэй хүний үүрэг, эмэгтэй хүний үүрэг гэж янз янз юм л да. Манайх ингээ яг нэг сэдвэн мэдвэт ингээл дамжаал яваад идэх шүү дээ айлгаараа. Энэ л яг эмэгтэй эрэгтэй хүний нэг үүрэг гэж байна. Үүрэг гэхээс илүү өөрийгөө хүндлэл гэж байдаг те. Эрэгтэй хүн жишээлбэл эмэгтэй хүнийг болзоонд өрчөөд эмэгтэй хүнээс тооцоо гаргуулна гэдэг бол эрэгтэй хүнд их болохгүй зүйл юм шиг надад санагддаг байхгүй. Эрэгтэй хүнийг даажсэн тохиолдол байдаг. Одооны найзлаагаа бас яг анхны болзоонууд дээрээ дааж исэн тийм тохиолдол байдгүй. Шэрлж исэн. Хуваалцаж төлөх. Мэдээж ихний болзоон дээр эрэгтэй хүнээ ботсож тэр хөөе би төлөе гэх юм уу хаа штэ нөгөө эрэгтэй хүнд чи эвгүй ямар ч ихний болзоонд эрэгтэй юм чинь жентэлцэн гаргана штэ. Мэдээж тэр
тооцоог төлөвлөх хэрэгтэй. Өөр нь сайхан за гэж төлөвлөж хэрэгтэй. Явандаа хэдэн олон болзооны дараагаас чинь бас байнга яагаад иж болохгүй. Тэгээ шеэрлэх хэрэгтэй хөөрхөн тий. Би талын төлөө чи ингэж чиг. Эхлээ үн эхлээд яахын гэж яаж гисэн нөгөө талаасаа бас тата санагдгал ахгүй юу. Тэгэл шеэрлждэг. Тэр бол ерөөс асуудал биш шүү дээ. Харилцааг үнзгээрээд үерхэд эхлэхэд бол чи төлнө би төлнө хамаагүй. Би бол урдуурнаар төлчих тохиол зөндөл гардаг. Зөнд гарчдаг тий. Тийм. Одоо л хамтаа амьдрал эхэлсэн гэж би ойлгож байгаа. Тийм. Тэгэхэд бол одоо өөр бизнес хийдэг бах тий. Одоо жижигхэн контентууд хийдэг гэсэн. Тэгээ би янз янзын юм хийдэг. Контентууд хийдэг, сурталчилгаанууд хийдэг, өөрөө хөтлөгчөө хийдэг, модель хийдэг, контентууд хийдэг гэл янз янзын юм хийж байгаа. Тэгээд хөөрхөн хувийн хамиг хийдэг, янз янзын юм санхүүдэд хангалттай сөрөнгө оруулалт хийдэг. Дэжгүй шүү. Дэжгүй тий. Эрэгтэй хүн бол яг эрэгтэй хүн жилтгүй. Эмэгтэй хүмүүс одоо сайхан залуутай тий. Сайхан мөнгөтэй байхтай тий. Сонгочвол сайхан ажил хийхгүй, ажиглалтаа сайхан амьдарч гэдэг жоохон ойлголт өгдөг штэ. За. Байдаг бах уу? Тий. Тэр үл мэдж байгаа штэ. Байдаг байлгүй дээ. Тийм ойлголт бол одоо хүний бага залуу настай бол байдаг бах тий. Тийм бодолтой юм байсан уу? Яг юу гэж хэлэх юм бэ? Миний одоо эргээгээд ингээ харахаар би ерөөсөө өөрөөсөө амар ах найзлуудаа байж үзээгүй байхгүй юу? Дандаа өөрөөсөө дүү эсвэл өөртөө өгөөжцсэн өөрөөсөө 1 2 3 дүү найзлуучуудтай байсан юм бэлээ ер нь. Одоогийн найзлаа маа ч гэсэн тийм. Ногоо зулгаадаг байх нь шүү дээ. Тийм ч нэг ногоос байх шүү дээ. Тэгээд би нэг тийм өөрөөсөө ах хүмүүстэй үерхэх тийм темпийн нэгдүгээр тэмхтэй биш. Тийм. Надад сонирхолгүй би өөсөө тийм гоё халуун тийм бүлгэлсэн тийм ирч хүчтэй залуу хүмүүс дуртай. Сайн цуссан бүлгэлсэн дээ. Тэгээ гоё штэ. Одоо найзлуунаас дүү юу? Тэгээ надаас дүү. Жохон дүү. Баг зэргийн дүү. Баг зэргийн дүү. Мэдээж бас урлагийн гэр бүл төссөн гэдэг хүмүүс мэдж байгаа те. Бас арай нэг үеийнхэн залуучуудыг ч юм уу нийтлэг хүмүүсийн амьдралыг бодвол арай дээхэн байсан баг л та. Урлагийн үнэ гоё гэр бүл төссөн учраас би явж байгаа байдалтай хүмүүжил арай нэг өөр байсан байх гэж би хувьдаа ойлгоод байгаа байхгүй юу. Хүмүүжил их чухал байдаг байх л та хүнд. Тэгэд ер нь яг зүгээр одоо ингээд урлагийн амьдрал төссөн үнэ нэг давуу тал нь сайхан жүжиглждэг те нэг ген үйдэг юм шиг байгаа юм л да. Кино мэн ондос мэрсэр очиж тоглолцдог те. Тэгээд одоо киноны санал ирээсэй гэж хүсэж байгаа гэсэн. Тэгээд киноны санал ирээд гоё дүр байлаа. Гэтэ хямдхан бол тоглох уу эсвэл онцгой дүрд үнэтэй байвал тоглох уу? Монгол тийм амар үнэтэй дүр яг хэвдээ нэг 10 сая. За 10 сая тэнэг дүр. Одоо тий өөр чин таалагдаагүй. Тэнэг одоо нэг би өөрөө чин жүжигчин хүн биш шүү дээ. Өөр чин таалагдаагүй. Өөр таалагдаагүй дүрд юу гэж тоглолцтой. Тэгвэл өөр таалагдсан дүрд өнгөө тоглож чадах уу? Яа болохгүй гэж. Би одоо ингээл зөвхөн кино гэлтгүү зарим үйл ажиллагаанд ингээл юм байна тийм байна гэхэд окей давай гэж очил өнгөө оруулах өгдөө шүү. Туслал. Тийм туслал. Юм димдээ гэж явахгүй. Өөр нэг салбарт ажиллаж байгаа монголчууд чинь цөөхүүлэх хийж байгаа зүйлтэй. Өнөөдөр би чамд туслахад маш чи надад туслах үеэр ш. Тэг бид ер нь бол тэгэл нэг арга хэмжээнд дээр юм байна. Төсөн мөнгө нэмэхгүй байна. Эсвэл нэг ийм реклам нараад өгөөч гэл тэгэхэд окей давай гэл тэгэл ороод өгдөг. Тэгэхээр бас ямар нэгэн зайлшгүй шаардлага гараад нэг кинонд ийм дүр бүтээх боломж байна. Гэтэ өнгөө ороод өгөөч болно. Яа болохгүй гэж. Юм болгон чинь заавал мөнгө өгчөөж би хөдлөн гэсэн юм байна шүү дээ. Гэтэ яг тодорхой хэмжээнд өөрөөс үнэлдэг байх хэрэгтэй бах тий. Тэгэлгүй яг хүн чинь өөрийгөө үнэлэхгүй байна гэсэн үг биш байхгүй. Нэг ийм үг байдаг шүү дээ. Өөрийнхөө сайн чаддаг зүйлийг эзэж бити үнэгүй хий гэж. Гэхдээ би тэрнтэй жоохон санал нийлдэхгүй маа. Яа тусалчдаг тий. Тий тусалчдаг. Би юу айгүй тийм хүнд маа гэл дэлгэчтэй шүү дээ. Тэгээ тгийо туслая гэд. Нэвтрүүлэг санчирмаа би таныг кино тоглох гэсэн юм аа. Тэгээ та хэдэн дөрөвөөр тоглодог вэ? Тоглодог байж би ямар тийм олон кино тоглосон. Гэхдээ одоо хэдээ тоглох вэ? Өөрийгөө үнэлж. Өөрийгөө үнэлдэг шүү дээ. Би одоо яг үнэхээр кино жүжигчдийн хань шамруудыг мэдэхгүй би. Кинон тоглоход эдэн төрөг өгдгийг ч мэдэхгүй. Би жоохон байхдаа кино тоглож ирсэн. Тухайд бол найрамдалд амрах эрхийн бичгээр шагнаж ирсэн намайг бол. Би одоо л сүүлийн үед мөд ерөөсө том болсон сошь нэг ч кино тоглож байгаагүй шүү дээ. Надад найруулагч Чингүний Учрал гэдэг киноны урилга ирж исэн. Өөр киноны найруулагч Асалбайгуун кинон тоглох санал мал ирж исэн. Тэгэл ер нь хэд хэдэн кинон тоглож исэн. Тухайн үед цаг үеийн л болоогүй. Тийм. Зав зайн уу?
Тэгээ сүүлд бас кино хэд хэдэн пробонд орооч гэж яжсэн. Тэгээ зав занж болоогүй тухайн үед бас яач нэг болоогүй. Тийм. Нилээн дэх үе шоудаг гэсэн тий. Энэ бол одоо шоудаж үзээгүй юм байд юм уу? тий яг зөв нилээн дэх үеийн шоуч юм шүү дээ. Тийм. Хүний шоучны үе байдаг шүү дээ тий. Жил юм 2 жил ч юм уу за өсөд нэг 3-4 жил байдаг байх л та. Яг нэг 7 ногт мерсээр гарчдаг те нэг тийм үе байдаг штэ. Метро үеийн л шоуч юм шиг байна те. Метрогоос өмнөх үеийн шоуч. Ямар клуб байсан бэ? Silence гэдэг клуб байсан шүү дээ. Оо, Silence аа. Тэнд шоу. Би шоуд нь гэхэр чинь юу гэж болгоод тийм. Өдөр болгон биш шүү дээ. Тийм өдөр болгон биш шүү дээ. Үе үеийнх нь те. Хаахан нэг гарна шүү дээ хүн. Стрессэд тайлан залуу хүмүүс шүү дээ. Би хизээ шоудаж үзээгүй, клуб орж үзээгүй нэг ширхэгч залуу хүн мэдгүй шүү. Тийм үстэй. Тийм шүү дээ. Үнэ. Тэр үеийн Silence-ийн одоо шоудлт одоо байгаа одоо те Mint, Choco юу динзүү энэдээ шоудлт шоудлттай хүнтэй яриад тав шүү. Яг зөв арайж байгаа өөр үнцэг шүү дээ. Хүний харах үнцэг. Одоо бол залуучууд аригчин болчлоо. Залуу хүний тал нь аригчин болчихсон байна. Тухайн үед л ингэдэг байсан заяа. Би Silence гэдэг клуб ажилдаг байхад анхудаа шоудаж үзчихсэн үе юм шүү дээ. Тэр чинь тухайн үед дөнгөж 17 8-тай байсан. Клуб орж үзэх. Тэр чинь бас ажлын шаардлагаар л орж исэн бас хөөрхөн сурчлага муурлага авах. Одоо Silence White Party анх болдог гэсэн. Тэгэхэд бол манай UBS телевизээс нэвтрүүлгүүдтэй энэ төр гээд нөгөө нэг сурчлага авах маягаар тэгээд хөгжим гэдэг чинь ийм байд юм байна. Клуб дотор хөгжим сонсох гэдэг чинь ийм байд юм ингээд хүн анхудаа мэдж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө бол юу энэ тэр шоудах маудах. Тэгээд клубд хөгжим явах юм байд юм байна. Хүн хөгжим дуртай хүн бол тэгээд ийм гоё бүтэн сонсогддсон юм байна гэд мэдэж аав нэгдүгээр. За тэгээд том болж байгаа хүн чинь сонирхлоороо бас найз нөхдөөгөө гарч үзэн анх ихчтэйгээ би найз нартай хамт гарч дагаж явсаар хагаад анх гарч үзсэн заяа. Тэр надад гоё санагдсан бүжиглээл хөгжим сонсох. Тэгээд их чинь ах нартайгаа явж байгаа учраас хамгаалалттай штэ. Ер нь хүүхдүүдийн чинь ах их чинь дагуулж явж мууж үзүүлдэг штэ ер нь. Тэгэж би ихчээгээд манай ихч чинь Spike хамтлагт байсан нэг дуучин Минжэ 8 контер гээд тэднийг дагаж бол би анх тэгж Silence Club-д орж үзчихсэн. Тэгээд дараа нь өөрөө найз нартайгаа ганцаараа орж үзэж байгаа. Тэгээд хөгжим сонсоод бүжиглэн гэдэг чинь гоё штэ ер нь. Хаяахан гараад. Одоо ялгаа нь юу вэ л гэж аахгүй. Арай өөр болсон зүйл байна. Тэгээд дараа нь Метро гэдэг клуб нэгдсэн тийм үү. Тэгээд Метрод бас хаяа ингэж орж mooш бүжиглэжсэн. Тэн чинь арай өөр төрлийн хөгжим явдаг. Тэгээд хөгжим болгоны төрөл нь өөр тий. Тэгэнгүүт одоо ингээд сүүл нэгдсэн Choco өөр юу лээ Mint гэл те ийм клубууд мэдээж хаяа ингээд 100 мөнгө найз нөхдөдөө гоё хувцлаад орно. Тэгээд ингээд яхаар тэр үеийн шоудлт одоо үеийн шоудлт чи хоёр өөр штэ. Тухайн үед бол би даасан хүн болоогүй. Одоо би даасан том хүмүүс болсон. Өөрсдийнхөө яаж хідэн цагаар гарах орхоо бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд би бол нэг амар хэтрүүлж нэг шууж мож шаудаж бол нэг үзээгүй. Ер нь багхан ганц 2 пив уугаал бүжиглээл тэгэл харчдаг. Эмэгтэй хүмүүс ер нь клуб орохтэй хөгжмийн л сонсож ордог юм уу те? Тийш дээ өөр яах юм? Тэнд жоохон онцгой хүмүүс үйл хүн тэр клубт байхыг хүсдэггүй үстэй. Тэндээ санал хэлэх үү? Орчин онцгой хүмүүс одоо яах вэ бидний одоо ярьдаг жоохон бидраас ахмаг насны ингээл тойр зогсоод бүжгэлдэг ч юм уу те эсвэл жоохон орк гэл та нар ярьдаг штэ бүсгүүчүүд ингээд хоорондоо ярьдаг байлгүй дээ мэрс ирхэн ингэстэ сонин галтар залуу малуу гэл та нарын эрэгтэй хүмүүсийн ярьдаг яриа шал өөр өдөр эрэгтэй хүмүүсийн ярьдаг яриа эрэгтэй хүмүүсийн ярьдаг яриа гэж ангилах айгүй сонин тэгэл эрэгтэй хүмүүс та нар юу ярьдаг юм эмэгтэй хүнийг ярьдаг та нар эмэгтэй хүнийг ярьдаг үстэй та нар эрэгтэй хүнийг л ярина үстэй энэ залуу ийм юм байна ярин сэтэв дундаа та нар бид нарыг нэг тийм сэн юм ярьдаг гэж боддоо шүү байна те. Мэдэхгүй шүү дээ. Одоо юу ярьдаг. Айгуу санаа нэг байсгээл залуу яриал нэг гой булчин шүрмэс яриал те. Тэгдэг гэж боддоо шүү. Гүү шүү дээ. Яг үнэхээр гүүхгүй юу. Юу ярих вэ? Мэдгүй би л манай найз охтод бид нар нэг амар ихтэй хүн яриал вах тэр залуу малаа та тэрний булчин шүрмэс гэж тийм ярьж байгаагүй яриа өрөндгүй. Тийм үү. Тий. Шал өөр юм ярьдаг яг үнэхээр. Тэгээ эрэгтэй хүмүүсийг одоо эмэгтэйчүүд юу ярьдаг хүүхэн л ярьдаг ус та нар манар гэлтэгдэн штэ. Яг юм дээр та нар байн хүүхэн ярихгүй штэ. Өөр юм ярина штэ бас. Байгаль ярих уу? Мэдгүй. Байнга ярьдаг ч юм байна, байнга ярьдаггүй ч юм байгаа шүү дээ. Тэгэхээр мэдгүй бид нар бол нэг хэвээр байнга гардаг, гарч мараа шоудаа тэгээд идэг учраас хаа нэгтэйгээ гарч стрессээ тайлж найз нөхдөйгөө нэг ганц уулзангаа. Одоо бидний чинь үеийн хүмүүс чинь бүгдээрээ л хүндээ суугаа хүүхдүүд харцсан. Тэр болгон байнга уулзаад иж чадахгүй тэгэл ганц гарахтаа зад гангалж аваал те нэг цаг тохирол за чи хоцрохгүй шүү, за мөрихгүй шүү гэж байгаа л нэг гарч байгаа шүү дээ. Тэгэл нэг сайхан өөрсдөө гоё кайфтай байгаад хөгжим сонсоод жоохон бүжиг
хэлж байгаа л за нэг боллоо. За нэг хагас боллоо. За харьцгаая гэл тэгэл гарч тэлгэрт ярьж байгаа юм чи яах юм. Нэг өнгөрөөл хард юм шүү дээ. Тэгэж штэ өөр яах юм. Нэг тийж үүр цайтал мэтл явдаг үуч юм. Арайч үүр цайхгүй л дээ. Тэгтээ нэг 2 3 хүртэл явдаг юм уу? Аргаа орлоо л да ядаж. Одоо нас яваад энэ заяа. Ядардаг болсон. Ядарна. Тэгэж өглөө ажилдаа тийм 2 3 хүртэл яваал бүжиглээл ах хянгааш дийлэхгүй штэ. Амар ядарна. Жүжигчнийхээ өөрийнхөө үнэлгээг мэдэхгүй юм чинь телевизийн хөтлөгчийн үнэлгээг бол мэдэж байгаа хэ тэ. Одоо хүмүүс тань санал тавиа л да телевиз. Би жүжигчин биш шүү дээ жүжигчнийхээ үнэлгээг. Яг өсгөн одоо хүн өөрөө бодно шүү тэ. За хүн кинон санал ирвэл би нэг хідээр тоглох болоо гэл хүн яг бодно. Би тэр талаас нь бодож үзээгүй юм. Тэгвэл хөтлөгчийн санал ирлээ, нэвтрүүлэгчийн санал ирлээ. Хэдэн төрнөөс. Уусаа тэр чинь тогтцсон ханш байгаа шүү дээ. Тэрийг бол хүмүүс өөрөөр авд юм байдаг шүү дээ. Амар лаг хүмүүс чинь. Харин тэгэл хувь хүндээ тогтцсон ханш байгаа шүү дээ. Хэд охоо нэ за. Би одоо телевизэд ажиллаагүй удаж байна. Тийм. Хэдэн жил болчих уу? Би бол яг телевизэд ингээд ажиллах цалин хүс чинь өөр штэ. Гадуур хөтлөлт хийгээд одоо ингээд сурчлагаанд ороод тий. Тэгээд явна гэдэг чинь өөр. Хүний сонгуулийн ажил мөнгөөр явжсэн үү? Үгүй. Сонгуулийн ажил ястаа оролцож байгаагүй шүү. Намаг би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээл хүшээ энийг дэмжүүл яасан юмас ингэж бол биччихсэн. Тэрнээс ч бол сонгуулийн ажилд уяал ууцсан бараал те. Тэрийг дэмжиж гэж бод хийж явж байгааг. Манай бак сайд байдаг те. Тий, дэмждэг ба. Дэмждэг. Би ерөнхийлөгчийг дэмждэг. Одоо байгаа ерөнхий сайдыг дэмждэг. Надад зүгээр хэлж ярьж байгаа, хийж байгаа бүл зүйлүүд нь зарим нэг талаасаа бол зөв зүйтэй санагддаг. Одоо хийж байгаа зүйл нь хэр зөв санагдаж байна? Фреймээ болгоцсон байдаг те. Тийм одоо дэмжиж байгаа бид нар тантай хамт шүү гэдэг. Тийм фрейм яваадсан дээ би өөрөө санаагаараа сольсон л да. 10,000 төгрөгөөр тийм тавиад байгаа гэдэг нэг скриншот явуулсан бодтол те. Нэг зүйлийг гайхаад байгаа байхгүй юу? Чи бид нар шинэ үеийн залуучууд одоо манай өнөөдрийн нийгмийн одоо гол төлөөлөл дээрээс нь залуучууд ихэнх хувийг эзэлж байгаа. Гэтэл амар их дийлэнх нь залуучууд одоо манай Монгол улсад болоод байгаа улс төр нийгмийн талаарх мэдлэг амар чамлалтай муу байна. Тэгээд би нэг сая аль телевизийн сурвалжлагч байна. Хотын төвөөр оюутнуудын дундуур яваад асуулт асууж байгаа байхгүй. Энэ ирдүүтэй холбоотой жижиг дунд үйлдвэрлэлийн одоо холбоотой асуудлаар ингээд одоо санал явуулж байна тий. Юу гэж бодож байна? Юу ч мэдэхгүй байгаа байхгүй. Тэнд ерөөсөө баг 20 хүнээс асууж байгаа нэг хүн л хариулж байгаа. Одоо хариуцлага хүлээх ёстой шүү дээ гэдэг. Бус нь бол мэдгүй. Тэр нь юу юм? Бараг энэ бидэрт хамаатай юм уу? Бид нар шеэрлсэн байдаг тий. Тэгтээ болохгүй байхгүй юу? Энд бид нар улс төрч бол гэж байгаа биш. Улс төрийг судал гэж байгаа биш. Гэхдээ бид нар мэдээлэлтэй авах хэрэгтэй. Зүгээр л оройныхаа нэг сувг дээр яваад орой 7 цагийнхаа мэдээг харалтаа. Өнөө улсын хооронд чи юу болоод байгаа? Бидний цаашдаа ажиллаж амьдрах бүх зүйл энэ болгоноос хамаарч байгаа шүү дээ. Тэгээ би бол амар улс төр судлаач биш. Тэгтээ мэдчих мэдлэгтэй ах хэвээр. Зөвхөн улс төрийн талаарч биш. Ер нь хүн амьдралтай тодорхой хэмжээний мэдлэгтэй ах хэвээр. Тэгээд өнөөдөр юу болохгүй байгаа даа? Хин чиний дайсан, хин болохгүй байгаа даа? Хин биднээс хулгаалаад байгаа? Хэнийг бид нар дэмжих хэвээр? Тэрнийг ойлгох хэвээр байхгүй. Залууны хувьд одоо энэ их хурлыг тараах нь зөв буруу гэж бодож байгаа юм байна. Би буруу гэж бодож байгаа. Яах юм бэ? Амар их зардал гарна. Өчнөө олон тэрбумын зардал гарна. Дээрээс нь аюул их цаг хугацаа алдна. Дээрээс нь одоо төрийн албанд ажиллаж байгаа сая сүүлд шинээр засгийн газар байгуулагдаад жил гаруйхан ажиллаж байгаа томилогдсон амар олон ажилчид төрийн албан агчид ажилгүй болно. Дахиад томилолт явагдана. Дахиад хуваарлалт явагдана. Зөндөө хугацаа алдагдана. Тэгээд ер нь аюул олон дэмий баггүй. Ер нь бол бид ерөөсөө дэмжихгүй байгаа. Тэр нөгөө нэг дээр байгаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас энэ төр зээл авдаг, бүх сангаас зээл авдаг хүмүүсийн гар хөл хамаатан саднууд нь сайхан халагдчих үед харин сайн юм шүү. Эргээ гараад ирэх юм бол эсвэл. Би яг тэн нь одоо жижиг дунд үйлдвэрлэл дээр ажилласан хүмүүсүүдийн хатуу хамаатсад нь тэнд яг өмнөхөр ажиллаад байгаа мөгийг би мэдэхгүй шүү дээ. Хамаатан саднууд нь байдаг л үү. Бид нар бол орох гэж чадахгүй. Яг чин үнээр ажиллаад сайхан төрийн албаныхан шалгалтаа өгөөд ажиллаж байгаа хүмүүс байгаа. Зөндөл байгаа шүү дээ. Юу ч зөвхөн тэр хүмүүсийн хамаатан садаар ажиллаад ахав. Гэхдээ тэр болгоныг заавал тэр муухай талаас нь ингэж яахгүйгээр одоо тэр холбогдлолтой асуудалтай хүмүүсүүдийн л өөрсдийг нь шийтгэл асуудлыг зохицуулаад шийдвэрлээл явчих хэрэгтэй байх л гэж би бодоод байна. Тийм. За би яг зөв тодорхой хэмжээс мэдээллийг авчих гэж бодохгүй юу? Тэр 10,000 төгрөг гэдэг бол худлаа өстэй. 10,000 юу юм? Нэг 10,000 төгрөг өгчээ. Тэгээ энэ фреймийг тавьчих гэсэн нэг тийм скриншот яваадсэн тэр дэхтэй хүмүүсийг хийж байгаа юм байна л та. Лах уу тийм гэж байх. Лах тий. За юу нь бол манай ярилцах цаг мань өндөрлж байна. Тэгээд зөвөр заавал нэг
хуучин амьдрал те ингээл баг бахын сайхан гэдэг юм манайхных ярьдаг болохоор жоохон өөр чи эвгүй санагдаж магадгүй. Чи их зэвүүн залуу юм шүү. Би чамаг яг чи надаас яг юу асуух гэдэг нэг асууч өө юу ч авахгүй байхгүй. Яг гэхдээ нэг амар асууг шүү дээ. Тийм үү тий. Тийм гайгүй шүү дээ. Энэ бол гоо нээлттэй чөлөөтэй ярьдаг. Бас их гоо нээлттэй бүсэх байна гэж би бодож байна. Яг надтай адилхан зэвүүн бүсэх байна. Тэгээ инээж байгаа түнд яаж хариулахаа сайхан мэддэг. Дээрээс нь хүнийг нэг ярьж байгаа яриа мөн бие авч байгаа байдлаас их гоё үнэлдэг шүү дээ. Тэгээ бас их гоё цэмцгэр их сайхан бүсэх байна. Тэгээ өнөөдөр 9-нд баярлаа. Тэгээд манай нэвтрүүлгийн бас сүүлийн асуулт байдаг. Зэвүүн гэдэг үгийг бол бид нэр янз янзаар ашигладаг шүү дээ. Мухаа сайхан те зэвүүн багийн эсвэл өстой гоё зэвүүн хувцлах юм аа гоё зэвүүн дууч юм аа гэж ашигладаг шүү дээ. Амьдралдаа ижсэн хамгийн гоё зэвүүн шийдвэр бас тэр шийдвэр нь гоё хэрэгжиж явсан тэр зүйл юу вэ? Зэвүүн гэдэг үг чи өөр айгу гоё зэвүүн гэж те. Айгу гоё үг шүү. Гоёор нь ашиглая. Гоёор нь те. Би ер нь зэвүүн гэл бас ямар зэвүүн гэл тэгдэг. Гоё ховцос харгалаа наач зэвүүн шүү гэл те. Зэвүүн гэдэг үг өөр их гоё. Амьдралдаа гаргаж исэн зэвүүн шийдвэр гэх юм болоо. Зэвүүн шийдвэр юу юм болоо. Би ер нь айгу олон зүйлдээ зөв зүйтэй шийдвэр гаргаж исэн шүү. Миний хамгийн одоо зөв гаргасан шийдвэр миний сүүлийн сонголт юм уу? Тий. Найзлаа нөө. Тий. Миний амьдралын хамгийн одоо зэвүүн гоё одоо төгс сонголт гэж би хэлнэ. Тэр залууч гэсэн яг тэгж боддог бах те. Аль аль. Тэгж боддог байх гэж бодож байна. Тий. Гэхдээ нөгөө нэг би нэг заавал болно гэж ярьж байгаа юм биш үү? Зүгээр л хийсүү төсөөлөдөг штэ. Олон жил амьдаад ирэх ч юм уу магадгүй овсуудын нөгөө нэг зөрөгтэй байсан тэм зүйлүүд хөрж эхэлдэг юм байна л те. Тэнгүүд яхаа зөвөр нэг араар тавилт мавилт их гарч эхэлдэг гэж ярьдаг штэ. За. Магадгүй нэг ганц биежүүдийн ихэнх тохиолдолд нөхөр нь араар нь тавьсан ч юм уу нөхөр нь хайж явсан тийм тохиолдол байдаг. Хүүхэд мэдээж ихнэр хүн хүүхдээ аваад ганцаар үлдэх бодохгүй шүү дээ. Тэгэхээр тэр юунаас болдог гэж боддог вэ? Өөртөө хүний тэр хөрөлт юунаас болдог гэж боддог вэ? Стаг гиндэж би гомдож би бол стайлал таллаас нь л гэж бодож байна. Амар энэ бол амар том сэдв багхгүй юу? 12 цагаас хойш нөхрийг их жаргалтай болох хэрэгтэй. Чи эсвэл хоёлаа эхлээс нь энэ нэвтрүүлгээ ухраагаад яг энэ сэдвэр эхнээс нь ярих юм уу? Тэгвэл яс гоё болж байна тий. Би бодоход бол эмгтэй хүмүүс өөрсдөө анх байсан шиг эмгтэйлэг байх хэвээр гоё ах хэвээр тий. Эрэгтэй хүмүүс ч гэсэн нөгөө эмгтэйдээ анх байсан шигээл байх хэвээр. Нөгөө ч бас чухал тий. Нөгөөх их чухал тий. Бас чухал. Хоёулаа гиндэж би гомдож би хоёулаа зөрөгтэй бай. Тэр дээрээ би амар зөрөгтэй шүү дээ. Ер нь бол их зөрөгтэй байсан. Ер нь бол ямар ч тийм шийдвэрүүдийг гаргаж чадхаар найзлуу чинь чамд тийм шийдвэр те нэг санал тавиулж төлөөж явах нь шүү дээ. Зөв. Яг ямар ямар санал ойлгож байгаа бах. Тэгээ эрэгтэй хүн эмэгтэй хүн тэгэл аль алиндаа сайхан санал тавиал те. За яасан гоё өвлийн өвгний ууттай бэлэг шиг байгаа дэр вэ? Манай нэвтрүүлч нэг Zebra International-ийг хамтарч байгаа. Тэгээд мэдээж зочин үнийг бол хоосон байлгаж буцааж би болохгүй гэж боддог. Тэгээд Zebra International-ийн бэлгүүдийг байгаа. Тэгээд би за энэ одоо нэг хэр эрүүл хооллдог вэ нэрэ? Айл болох эрүүл хооллох хичээдэн шүү. Энэ бол ихтэй дэглэн барьдаг үстэй. Үгүй ерөөсөө эсрэгээрээ сайн идэх байх. Эсрэгээр амар сайн идэнэ. Би ерөөсөө төрөлхийн туранхаа, удмын туранхаа. Тэгэл ерөөсөө маш сайн идэнэ. Энэ их нэг эрүүл мэндэд сайн. За. Тийм. Тэгээд цус багталтын тэргэл үүдэг тийм жоохон байдаггүй юу? Турхаа хүмүүст их байдаг юм шүү гэлээ. Аа шүү дээ. Би өстөд гайгүй шүү. Цус багталт гайгүй. Харин гайгүй тий. Тийм. Харин хаа очиж гайгүй. Тийм. Нэ түрүүний юмдээ би нэг юм хэлэх гэж байна. Чипс хэрэг хийдэг нэрэ? Их хийдэг. За энэ гоё чипс хийж байгаа. Би нэг өгөх гээд бэлдээд байхгүй. Аа хөөрхий. Тэгээд кола байгаа. Энэ лаймн кола гэдэг. За наа чин их гоё ундаа. Би янз янзын төрлөөс нь авч хэрэглэдэг шүү. Тийм. Олон төрлөйг шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө нэг яг зөв хүнийг нөгөө байгаагаар нь хайрладаг хүн гэж байдаг те. Одоо жишээлбэл хүний сонирхол өөр шүү дээ. Би тэгээс том юунд дургүй гэх те. Том хөхөнд дургүй гэж хэлчихсэн шүү дээ. Тэгээд яг өөрөө чинь байгаагаар нь хайрлах ч юм уу тийм хүн гарч ирээд миний яах юм бэ? Хайрн чиний байгаа яг одоо байгаад чинь дэндүү их хайртай болохоор битий гэсэн бол яах вэ бэ? Манай хүн бас тэгж хэлсэн шүү дээ. Үгүй ээ битий гэж хэлээгүй. Яг одоо байгаа чинь чи хийлгсэн ч болно, хийлэхгүйсэн ч болно. Ямар ч байсан би чамд хайртай. Чиний шийдвэр чи л өөрөө шийдгэсэн. Би өөрөө шийдвэр гаргасан тэгэл хэлсэн. Гуруула нэг энэ хостой гуруула нийлээд үерх чимсэн гэдэг шиг ямар гоё юм бэ? Гуруула хамт үерх юмсан гэдэг шиг тийм гоё хосод байдаг гинэ. Хараал энэ хоёртай хамт үерхэд ингээ гуруула явах юмсан гэдэг шиг их гоё ажиргалтай сайхан гоё хосод байна. Хэрүүд маргааж гардггүй. Тэгээд энэ бэлгийг ирсэнд баярлаа гэж хэлээ. Маш их баярлаа. Ямар гоё юм бэ? Бэлгэн дээд болж ирсэнд баярлаа. За тэгээд дуусаагүй шүү нэрэ. Оо за. Тий. Өнөөдрөөс маань нэвтрүүлэгтээ Happy Pops гэдэг
үндэсний брэнд. Оо Хамтран за. ажиллаж чинь тэгээд мэдээж манай хүмүүсийн ойлголтоор бол эдгээр бол ингээл те мөнгө төгрөг өгөөл амар өдөг гэж яг үндэ ойлгодог штэ. Тийм биш. Энэ бол нөгөө нэг үндэсний үйлдвэрлэл зочныг маань дайлж байгаа. Өстой гоё амттай юм байна. Би сая амсч үзлээ. Жимсний амттай. Тийм ээ. Одоо нэг идэд дуусах чинь нэвтрүүлгийн дараа. Тэгээд энэ нөгөө нэг юу юм байгаа. Жүрж гүзээлцгэн. Энд чи ямар жимс лээ? Энийг одоо Гүзэлцэн л шүү дээ. Наа чин юу гэдэг бөөрөлцгэн. Тэг бөөрөлцгэн. Бөөрөлцгэн цангас чинь нэг өөр лөө. За бөөрөлцгэн. Бөөрөлцгэн гэдэг ийм гурван төрлөөд юм байна. Тэгээд хамгийн гол нь химийн бодис агуулгадаг яг жимсээрээ дотор нь бас нөгөө жимс нь явж идэг болохоор их гоё юм байлаа. Энэ зайгийг нэг халуунаар барьдаг. Баярлаа. Сэтгэл сэргэн амтлаг амттай TV Box. Халуунаа гэж хүүтнээ халуунаач барина хүүтнээч барина. Энэ савтай юу. Тийм, За савтай. гэртээ очиж байгаа өрчөндөө ээж идэд. Найзлуугаа сайн дайлаарай. Тэгээ манай хүн бас аюух маражин дуртай. Тэр аюух иддэг. Тэр чинь нэг тийм амттай юмд ихэд дуртай. Урдаа өрж тавьж байгаа л идэл суугаад байна. Гадаа дээр хамтаа аялжсэн үү хоёр? Бид хоёр хараахан хамтдаа бол аялал хийгээгүй. Гэхдээ эрх жилээс дээр урт удаа аялал хэлж байгаа. За баярлаа. Тэгээ ирсэн баярлаа. Тэгээ нэг гоё хуучных нь гоё баг насны дурсамж тэр яриаггүй дуучлаарай. Тэгээд гоё нээлттэй зөрөгтэй бүсэх байна. Хийх гэж байгаа бүх зүйлд нь амжилт хүсье. Мөн маань нэвтрүүлэгт оролцож байгаа бүх зочид зөвүүн байдаг гэдгийг би дахин энд онцлог хэлмээр. Зөвүүн гэхээр л нэг тийм факттай ч юм уу тийм хүмүүс байдгүй шүү дээ. Гоё сайхан дараахан үлгэр дуурайл бас нэр хүмүүс бас зөвүүн байдаг шүү гэдгийг хэлмээр. Дараагийн дугаар хүртэл баяртай. Өнөөдрийн зочин бол хөтлөгч нэвтрүүлэгч Санчир байлаа. Баяртай. Баярлаа.